Нэг цонхоор хөтөлбөр үргэлжилж байна. За бидний дараагийн хөндөх сэдвүүр бол South Copy Send. Ойрын ирээдүйд Монгол Улсын засгийн газар болон их хурлаас гарах учиртай шийдвэрийг эдийн засагчид бараг тэдэнд заагаад өгчихсөн. Манай улсын дотоодын нүүрсийг гол импортлогч улс болох бүгд найрамдах Хятад ард улсын төрийн өмчөд Chinalco компани гэж бий. Энэ компани хэрв манай улсын нүүрсний томоохон ордуулах аваа толгойн эзэмшигч болох юм бол ирээдүйд биднээс нүүрс импортлогч улс нүүрсний үнийг тогтоох болцоход байгаа юм а. За одоо дараа нь одоо яах вэ гэдэг асуудал гарна. Дотроо хэрэлдлээ, зодолтой хариуцлага дооцлоо гэдэг ингээд бүх юм дуусахгүй шүү дээ. Уурхаач хүний мэдэлд орчлоо. Ганцхан сарын хугацаа байна. Хэрэг Монголын төрийн засагт их орноо их сэтгэлийн шавхар үлдсэн бол энэ сарын хугацаанд багтаад ашигт молбодын тухай хуульд хоёр өөрчлөлт оруулах ёстой. Нэг нь бол Монголын эрдэс соёлын нөөцийг ашиглахад гадны төрийн өмчийн компаниудын оролцоо хувь хэмжээг бол оновчтой тодорхой зааж уруулах хэрэгтэй. Тэгэхдээ тэд нар хязгаарчиг хяналтын эрхтэй байхаар уруулж болохгүй л дээ. Ерөнхий сайд асан Бямсрынгийн хувьд Монгол Улсын засгийн газар болон их хурл бараг л хугацаа өлдөөгүй гэдгийг тодтогсон. Дэлхийд алдартай Financial Times сэтгүүлд South Copy Send-ийн талаар мэдээлэл хийгдсэний дараа энэ ярилцлагыг Бямсрын манай телевизэд өгч байсан юм а. Түүнээс хойш бараг 10 хончсон. Улсын хурл болоод засгийн газарт бараг 20 өрөхгүй хоног үлдлээ. Арч намын бүлгийн хувьд энэ асуудалтай холбоотойгоор ашигт молбодын тухай хуулийг чуулганаар эхний ээлжинд хилцэн дүүтэй гэж үзсэн. Харин ардын нам болон засгийн газрын хувьд өнөөдөр хүртэл чимээгүй байсан гэд хэлчихэж болно. South Copy Send-ийн асуудлыг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хилцээд тодорхой шийдлүүдийг гаргаж хэрэгжүүлэхээр болжээ. Одоо улсын хурал дээр одоо яригдаа явж байгаа асуудал бол үндэсний аюулгүй хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг хилцэж байна. Ажлын хэсэг хуралдаж байна. За энэ хуулийн гол үзэл санаа бол ердөө зөвшөөрөл авах хоригдж байгаа зүйл байхгүй шүү. Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоод байна гэж зарим хүмүүс үздэг байгаа тийм байхгүй. Хориглож байгаа зүйл биш. Харин гадаадын South Copy Send ч гэдэг юм уу Chinalco компани хилцэл явуулахдаа Монгол Улсын засгийн газарт мэдээж зөвшөөрөл авч байгаа асуудал байна. Тэгэхдээ Монгол Улсын газрын баялаг Монгол Улсад хийж байгаа үйл ажиллагааг Монгол Улсын засгийн газар мэдэхгүйгээр монголчууд мэдэхгүйгээр одоо хилцлүүд явагдаж энэ ч давлан хөдөлгөөн үйл ажиллагаа явуулах нь бол зөв хэдэн одоо хүмүүс нь хэд баяжих за нийт ард иргэдэд төр газрын баялаг оновчтой хойрлох тухай нэгсэн иргэдийн шүүмжлэлтэй холбоотой тавигдж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх гэсэн асуудал огтоос байхгүй. Харин яг South Copy Send-ийг асуудлууд араасаа үүсгэхэд хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг зарчмыг тохиролцсноо. Холбогдох хуулиудыг эргэж харах хэрэгтэй. Монгол Улсын засгийн газраас мэдэгдэж цаашдаа зөвшөөрөл авч гэмээр лицензийг арилжаалдаг болох учиртай гэх зэрэг гадаад иргэн сайд ирээдүйн цаг дээр асуудлыг ярьж байна. Ирээдүйн цаг дээр ярихаас илүүтэйгээр яаралтай шийдвэр гаргаад түүнийг хэрэгжүүлэх учиртайг эдийн засгчид их хурлын түшээл болон эрх мэдэлтэй сайд нарт өнөөдөр хүртэл сануулсаар байгааг хэлэхэд илүүдэхгүй. Цагдаагийн байгууллагаас шуурхай тусгай бүлгийн хэрэг 600 барил хэмжээлтэй гаргаж байна. Гэтэл өнөөдөр энэ асуудал шийдэгдсэнгүй. Нэг цохоор нэвтрүүлэг үргэлжилж байна. За бидний ярилцах сэдэв бол South Copy Send компани за эргэн тойронд ярилцахаар болоод байна. За энэ асуудлын эргэн тойронд бидэнтэй ярилцахаар студид улсын хурлын гишүүн Гавыг хөрвүүлсэн ирсэн байна. Тэгэхээр яг өнөөдөр болоод байгаа зүйлийн эргэн тойронд та бас товчхон мэдээлэл өгвөл. За одоо бас баг 2 жилийн өмнө Монголын улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол салбарыг тогтооё гэдэг ийм хуулийн төсөл санаачилсан улсын их хурлын гишүүд. Тэгээд санаачлаад хэлэлцэх хэсгийн шийдчихэд хэлэлцэх хэсгийн дэмжигдээд баг 8-9 сар болж байна л доо. Яг өнгөрсөн оны яг өдийд хэлэлцэх хэсэг нь явагдаад ингээд дууссан. Тэгээд тэр хуулийн талаар бас ярих зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Энэ бол Монгол улсын ашигт малтмал энэ баялаг энэ бүхэн бол бас бүртгэлтэй байх хэрэгтэй. Аль хэр хэмжээний одоо хөрөнгөтэй байдгийн энэ бүхэн бол Монгол улс нь эхлээд мэддэг байх шаардлагатай л да. Гэтэл бас хууль сайн хэрэгжүүлдэггүй. Эсвэл хэрэгцээ орчин хараахан бүрдэг байгаа учраас
нэг л мэтгэл олон улсын хөрөнгийн бирж дээр манай нэг одоо баялагын орд гараал ирдэг, хоорондоо 8 хилцаал байдаг ийм асуудал байгаа. Тэгээ саяны ярьдаг тэр олон стратегийн ачаал хөдөлгөөний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг жаахан хязгаарлая. Тэгээд зөвшөөрөл авч яагээд. За жирийн салбарууд байгаа. Жишээлбэл мэдээллийн технологийн салбар, за телевизч гэдэг юм уу, сонирч гэдэг юм уу, нийт Монголын ард түмний жишээлбэл 50% үздэг тийм иймэрхүү салбарууд. За зэрэг дайны зэвсэг үйлдвэрлэлт, ач холбогдолтой үйлдвэрлэлийн салбарууд. За иймэрхүү салбаруудад бол 25% буюу түүнээс дээш Монгол улсын аж ахуйн нэгжийн эсвэл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувийг гадаадынхан худалдаж авах юм бол заавал мэдэгдэнэ, заавал зөвшөөрөл өгнө гэдэг. За стратегийн ач холбогдолтой ордын тухайд бол 15 буюу түүнээс дээш хувь эзэмших юм бол бас зөвшөөрөл авах ийм хувь санаалагдсан. За гол нь энэ бол Монгол улс бас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинжилсэн. Тэгээд тэр шинжилтээр бол бас жишээлбэл 2 хөрш, 3 дахь хөрш гээд нэлээд нарийн том ёоллууд орсон байгаа. Нэг 14-5 жил явж ирсэн манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. Мөн гадаад бодлогын үзэл баримтлаач бас бид нөө шинжилж баталсан. Тэрэн дээр бас шууд Chalco компани 57.6% нь тэр худалдагдах юм бол манад юу үүсэх вэ гэдэг юм уу те. Одоо үүнээс аврах гарцсан юу байна? Одоо 2 жилийн өмнө яригдсан тухайн хууль энэ хэдхэн хоног үлчээд байгаа. Энэ хууль гарч чадах уу? Тэгэхээр ер нь бол өнөөдрийн хууль эрхцэн орчны хүрээнд жишээлбэл засгийн газар маань за энэ ордыг стратегийн ач холбогдолтой ордод авлаа гэд шууд одоо энэ хууль батлагдаагүй байгаа тохиолдол ч гэсэн шууд улсын их хурлд оруулаад ирэх боломж байгаа. За саяны хэлдгээр одоо том ордон дээр стратегийн ач холбогдолтой том ордон дээр хөрөнгө оруулалтын 3.1-ээс илүү альва нэг орны төрийн хөрөнгө оруулалтад аж ахуйн гэж байж болохгүй гэсэн ийм хууль эрхцэн орчнууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээндээ шийдэх боломжтой. Нөгөө талаас саяны тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өшөө наривчлсан саяны хуулийн тухайд бол хэлц хэсгийн шийдсэн. Одоо нэг хэлцүүлэг хийхэд болох боломжтой. Тэгээд эдийн засгийн байнгын орон дээр ажлын хэсэг гараад өчигдөр ажлын хэсэг нь хуралдаад нэгдсэн саналд бол хүрсэн байгаа. Тэгээд ер нь энэ 7 хоногт улсын их хурлаар амжих юм уу нөгөө сонгуулийн хууль гэдэг бас нэг тэгтэй байгаа. Батлаад энэ 7 хоног эх 7 хоногт батлаад баталсан өдрөөсөө хэрэгжинэ гэд баталчихдаг л да. Ингээд явах бүрэн боломжтой. Зарлаж чадах уу? Юу Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын төр байгаа баялаг тэрийг ашиглах гэж байгаа компани тэр хуулийг л мөрдөх ёстой. Тэгээ тэр хүрээнд явах бүрэн боломжтой л гэж ингэж үзэж байна. Тэгэхээр таныг яг ярилцлагын өмнөхөн үзүүлсэн мэдээлэлд бол яг Монгол Улсын ерхий сайд асан Бямсуран бас мэдээлэл өгсөн байгаа л да. Юу гэхээр засгийн газар яг энэ 20 хүрэхгүй хоногийн хугацаанд ер нь бол хийж амжихгүй гэдэг бас тайлбарыг өгөөд байна л да. Өмнө нь ер нь яг энэ хууль батлагдсан гэж яриад л байна. Тэгээ яагаад ингэ хэрэгждэг юм. Яг ингээл нэг асуудал үүсгэхээр л яг нэг эргэж хөгддөг тий. Тэгэл эргээл хууль нь байна уу, эрхцэн орчин байна уу гэдээ харахаар бүхэл зүйл нь болохгүй бүтэхгүй болоод нэг хувирчдаг. Тэгэл эргээл сандралдаал нэг иймэрхүү дүр зураг ер нь иргэдийн хувьд их ажиглагдаад байна л та. Энийг ер нь яагаад урьдчилж одоо тий хараад ингээ хийчих бас болтгүй. Яагаад хууль гарсан хуулиар хэрэгжүүлж байгаа юм бэ? Тэгэхээр энэ хууль батлагдаагүй байсан ч гэсэн хоёр зүйл энэ хүрээнд би болно гэж сая хэлчихлээ л да. Нэгдүгürt үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд бол заасан байгаа. Энэ бол том орд, стратегийн ач холбогдолтой орд. Тийм учраас гадны орны хөрөнгө оруулалт 3.1-ээс илүү байж болохгүй гэж заасан байна. Нөгөө талаас засгийн газар ямар ч ордыг стратегийн ач холбогдолтой орд гэдээ оруулаад ирэх ийм бүрэн боломжтой л байгаа юм л да. Тэгэхээр яг одоо тэрийг наривчлсан хууль тийм өшөө наривчлсан хууль нь бол хэлц хэсгийн шийдсэн энийгээ баталчих юм бол өшөө нарийн болох юм аа л гэдэг асуудал. Өнөөдөр жишээлбэл Монгол улсад хүчнтэй мөрдөгдөж байгаа ашигт малтмуудын тухайн хууль гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд бол бүрэн боломжтой асуудал. За баярлалаа. Тэгэхээр нэг цонхоор нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд шууд хүрч байгаа. За үзэгчид манай эфирийн 713 TikTok 11 гэсэн утсандаас хандсаар байна. Үзэгчтэйгээ холбогдъё. Арим төргий. Байна уу? Та холбогдсон байна. Арим төргий баярлалаа. За. Баяр. Энэ Сонсогч та. тий. Тэгэхээр наадлын зөв зөвөр байсан асуудлыг 97 он зөв зөвөр байсан хуулийг надад 96 онд ашигласан хуулийг гаргаж аваад хэдэн 10 тэрбум төгрөгийн ордод бид өнгөө 53 мянган төгрөгөөр тарихтай махсууд ингээд аваад өгсөн. Шинэ үйлдвэрлэлийн хүмүүсийн одоо
улс орноос орсон, эх орны хашаас орсон гэсэн тийм дангаар ирээдүйд цаазаар авах гэсэн бүгд хийчихэд байгаа хүмүүс ээ. Тэгэхээр ордоч бүгд чи дахин бол бүгд үнэтэй байгаа надад ордоч. Ганцхан Монгол дээрэн гэсэн эд улс үгүй байд. тэрийг ингэж тогтвортой байдлын гэрээ мэтэр ингэж өөргөө ашигладаг байхгүй юу. За. Тэгэхээр бүх ордоч үнэтэй байж байгаа. За баярлалаа танд. Сая үзэгч асууж байгаа. За тий. За ерөнхийдөө бол яг гол цэгээс нь хэлье гэж ингэж бодож байна. 97 оны ашигт мөлмөлийн хууль гэж байсан. За 97 онд би бол бизнесийн салбарт ажиллаж байсан гэж хэлэх байна. Улсын их хурлд одоогийн хоёр намал олгогдсон байсан бах батлагдсан. За тэр хуулийн хүрээнд явж байгаад 2006 онд ашигт мөлмөлийн тухай хууль гарсан гэдэг. Тэгээд 2006 онд хууль гараад социализмын үед одоо бидний аав ээжийн хөрөнгөөр улсын төсвийн хөрөнгөөр тэдний хөдөлмөрөөр эрэл хайгуул хийж нөөцийн тогтоосон ордууд байгаа. Тэгээд тэр нь 15 орд дахиад 38 ордыг засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах үгүй юу гэдгийг шийдвэрлэхээр 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан байгаа. За тэгээд энэ 15 ордоос нь бас одоо юу гэдэг буруу замаар орсон орд гэх юм жишээлбэл борог олд байх жишээтэй 5-7 тодорхой хэсэг байх жишээтэй. Гэхдээ тэрийг ашиглаж байгаа компанийг буруутгах нь бол илүү асуудалтай. Засгийн газар нь тухайгийнх нь одоо дарга нар нь хуульч ирчээд өгсөн. Эсвэл лицензийг худалдаад татсан. Тэгээд компаниуд үйл ажиллагаа явуулаад ийм байдалтай байгаа. За тэгээд тэр 15 ордын одоо 10-аад нь бас ямар нэгэн байдлаар мэдээлэлд орхон байсан. Эсвэл албан тушаал ажиллаж байсан хүмүүс авсан ард нь байдаг. Энэ 4 жилийн хугацаанд өгөн шийдчих хэрэгтэй байсан. Тэгээд оруулж ирсэнгүй. Тэгээд тэрний төлөө явж байна л гэж ингэж хэлэх байна. Үзэгчтэй бас дахин сануулж хэлэхэд за Southco Cent компаниг эзэмшдэг Канадад бүртгэлтэй Southco Resource компани хувьцааны 57.6%-ийг бүгд найрамдах Хятад ард улсын өмчит Chalco компани худалдаа авах хэлцээ хийдэж буг за хэвлэл мэдээллийн дэлхийн агентлагуудаар мэдээлсэн байгаа. За үүнийг бол яг манай засгийн газар ч гэдэг юм уу те яг холбогдох албан тушаалт нь бол бас сайн мдээгүй байсан одоо гинт гарч ирсэн хүн ингээ яасан. Тэгэхээр бас яг энэ мэдлгүй ингээ 57.6% ингээд хилцээ ханцын дотор хийгдэж байгаа 8-ыг хийгдэхэд хэн буруутан байваа гэдгийг бас ярих нь зүйтэй болов гэж би бодож байна л да. Тэгээ энэ за яг буруутныг бол олж болно. Буруутныг бол Монгол улсын өнөөдрийн одоо хүчинтэй байгаа хууль тогтоомжийн хүрээнд жишээлбэл салбарын сайд ч юм уу холбогдох хүмүүстэй уулзрын хариуцлага тооцох хэрэгтэй байхаа гэдэг. Тэгээд энэ өмнгийн говийн элс Southco Sense гэдэг энэ ордын тухайд бол манай стратегийн ордод орсон нарийн сухатын орд гэж байгаа. Тэрний нэг хэсэг нь. Ер нь бол одоо бас их сони юм болчиход байна л доо. Хөдрийн биетийг одоо тэр нарийн сухатын хөдрийн биетийг том загсны биеэр төрслөх юм бол жишээлбэл толгоон хэсэг нь байх жишээтэй. Ингээд тастаад агуулгын лицензийн зөгчдөг. Тэрийг мэдэхгүй сууж идэг. Энэтэй адилхан оюутлогоо дээр ч бас ийм асуудал үүссэн байгаа шүү дээ. Тэр энтриг бол гээд бас нөгөө загсны бит нь ингээд явж байгаад тастаад нэг талбай өгчдөг. Нөгөөх нь минийх гэж суучдаг. Бид жишээлбэл Аймхоо Майнд оюутлогын одоо 100% хөрөнгө оруулалтын компани 34-ийг эзэмшнэ гэх юм бол одоо шинээр бий болж байгаа 30% нөөцнөөс нь бол аюул 80%-аас нь 34-ийг эзэмших болж магадгүй. Ийм асуудал. Тэгэхээр хуулийн хэрэгжилт маш туйлын хангалттай байна л гэж ингэж хэлэх байна. Ерөөсөө бэби сайд гэдэг юм уу одоо амьдрал ажил мэдгүй хүмүүс тавьчихаар үнэхээр ингээд хүчингүүдэл шин. Тэгэхээр өнөөдрийн хуулийн хүрээнд хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг хүчингүү болох бүрэн боломжтой. Ямар ч байсан эх 7 хоногт багтаагаад тэр хууль бол гарчна. Шөнө нарийн болоод гарчна гэдэг нэг асуудлыг бол ер нь бол Монголын засгийн газар яамд нь танилцуулсан юм гэж ойлгосон шүү. Тэрийг хэлээгүй байж магадгүй юм. Эх 7 хоногоос бол асуудлын гарц шийдэл олчихно. Одоо ч гэсэн гарц байгаа л гэж ашиглах юм бол тий. Тий. За баярлалаа. Тэгэхээр нэг цонхоор